сайн уу? Буцаад миний YouTube channel Тавтаа Морил. Буцаад миний YouTube channel Тавтаа Морил. Өнөөдөр ажил дээр ирсэн байна. Өнөөдөр болвол 1 сарын 5 цаг 22:47 болж байна. Би дөнгөж ажиллаад харчаад. Тэгээд та нар миний ажлын vlog-нууд дурталхаа гэх дахиад нэг vlog хий гэж бодсон юм. Тэгтээ ингээд бүх бус vlog-нуудыг би зүгээр л ажиллая гэж удаал юм мэдэл. Өнөөдөр одоо цаг 11 болох гэж байна. Тэгээд би маргааш 5:30-аас ажилдаа. Тийм болохоор ядаж 12 гэж унахгүй болохгүй. Тийм болохоор 12 хүртэл би сая шинэ жилээр нэг vlog хийсэн тэрийг жоохон янзлая гэж бодоод тэгээд та нар ч гэсэн ингэ жоохон яаж ажилладаг ингэ харуулъя. Тэгээд ямар ч цаам ихэнд хугацаас үлээ. Миний өнөөдөр сормос амар урт болсон байгаа. Өнөөдрийн сормосны будалд таалагдлаа. Хотоос очлоо. Миний хэрэглэдэг камер бол шүү дээ. Ийм G7X гэж бичвэл гараад ирэх хаа. Vlogging camera. Одоо энэ камер таалагддаг. Надад жоохон хашил гараад. Тэгээ жоохон мачцсан. Тэгсэн чинь ингээ болоочлаа. За. Тэгээ зарим хүмүүс шүү дээ. Намайг ингээ бичлийнхаа хамгийн ихэнд юу хэлээд байдаг ингээд асууад байдаг. Бараг бүх бичлэгнэр ингээд ямар ч нэг хүн ингээд тийм асуулт тавьсан байдаг. Тэгвэл намайг бүх хүмүүс ингээд ойлгоод идэв болоо гэж болсон чинь ингээд зарим хүмүүс ойлгохгүй юм шиг лээ. Тэгэхээр ямарсан би буцаад миний YouTube channel Тавтаа Морил гэж хэлдэг. Би сая шинэ оноос хойш амар ханатайсан. Тэгээ нэг бичлэг тавьж чадаагүй. Тэгээд бас vlog ингээд бичиж чадаагүй. Тийм болохоор тэгтээ одоо миний хань дараа гай болж байна. Компьютер аваад энд ингэж суугаад миний хэрэгэлдэг юм програм болвол Final Cut Pro гэдэг энэ доор харж байна уу? App Store-оос татаж болдог. Тэгээ би одоо ингээд бичлэг хандлагатаа эхэлж бүх бичлэгийг ингээд компьютер руу шилжүүлнэ. Тэгснийхаа дараа энэ app руу ингээд оруулна. За энэ ингээд бүх бичлэгүүндээ ингээд нэг доор хийчихнэ. Тэнгүүд энэ бичлэг жишээ нь ингээд 2 цаг 30 минут болсон байна. Ингээ хүмүүс ингээд амархан гэж бодод байдаг. Манай яагаад юм шаруулж байгаа. Ингээд зүгээр жоохон бичиж байгаа л ингээд хийж байгаануудаа биччихэл тэгэл ингээд тавьчихдаг гэж боддог зарим хүмүүс. Гэтэ миний ингээд хийж байгаа бичлэгнүүд ихэнхдээ цаг гэдэг дорож ингээд цаг бичээд тэгээ тэр бичлэгийг одоо ингээд би хэдэн минут болгох тийм 20-оос 30 минут болгох юм бол тэгэл тэр бичлэгийг ингээд хасаар ингээд 20-оос 30 минут болгоно. Гэхдээ энэ бичлэг арай урт болсон байна. 2 цаг 30 минут гэж би тасаар одоо тэр урт ингээд болохыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч юм жоохон 30 минут болж магадгүй. Тэгээ одоо энэ 2 цагийнхаа бичлэгийг би ингээд цаана үзээд одоо жишээ нь ингээд ярьж марж байхдаа гацаж мацаад ах мал тэрийг хасаад тэгэл ингээд хасах юм хасна. Тэгээ эхний ээлжинд ингээд энэ бичлэгийг богиносон 2 дахь хийдэг юм бол дахиад энэ бичлэгийг үзээд дахиад хасна. Илүү тутам ингээд алдсан байх үедээ 3 дахь хийх юм бол энэ дээр юу нэмэн одоо жишээ нь зарим нэг ортуулаад эсвэл нэг бичиг юм уу бичлэг харж агаад тэгээд 4 дахь хийх юм бол ингээд энийг дуугийн оруулалт ингээд хойно явдаг жоох ингээд аяад штэ. Би ингээд хаалт цахтад амар ярьж чадахгүй. За. Тэгэхээр ингээд хойно явдаг аяад штэ. Тэрийг нэг хийн. Тэгээд тэрийг хийснийхаа дараа дахиад бичлэг үзээд ингээд энэ миний яриатай ингээд зүг ингээд цогцож гин үү. Одоо чинь энэ зарим бичлэгнүүд дэр ингээд зарим хэсгүүд дэр ингээд илүү миний ярианаас илүү чангах юм бол тэрийг багсаж ингээд тэрийг янзлна. Тэгээд дахиад үзэл ингээд байнга үзэл. Тэгээд бүх юм ингээд болсон дараа би нэг YouTube руу ингээд аплод хийн. Тэгээ аплод хийснээр дараа би thumbnail янзлна. Одоо ингээд зураг ингээд үзэхээс өмнө нэг зураг гэдэг штэ. Ингээд бичлэгийн тухай. Тэрийг янзлан утсан дээрээ тэгээд бичих юм бичээд. Тэгсээр гал нэг хэдэн цагийн дараа тавина. Ингээд нийт гэж бодох юм бол бараг 3-4 цаг болно. Ингээд бичлэг янзлахад. Тийм болохоор би нэг өдөр ингээд сууж агаад янзлах эсвэл ингээд өдөр болгоо нэг цаг суугаад янзлах. Тэрнээс шалтгаалж агаад
За би ямар ч зэнийг ингээд үзэж янзлаа. Тэгтээ хүмүүс асуусан байсан гэж яаж юугаа янзлаа. Одоо би ингээд хэлээд өгчлөө. Тэгээд Final Cut Pro гэдэг апаар янзлаа. Final Cut Pro хэрэглээс өмнө би iMovie гэдэг ап хэрэглэсэн. Тэр бол ингээд App Store юм уу iPhone дээр өнгөө байдаг. Тэгээд тэр ингээд анхандаа ингээд бичлэг хийж эхэлчихвэл тэрийг хэрэглээд тэр амархан тэгээд дайжгүй боломжийн амархан болохоор ингээд нэг тийм илүү дутуу юм байхгүй. Тэгээд тэрийг хэрэглэх урсны дараа жоохон энэ Final Cut Pro мөнгө төлж авдаг. Тийм болохоор анхандаа бол жоохон хитүүж магадгүй би сайн мэдгүй байна. Тэгтээ юмсан би iMovie гэдэг апаар хамгийн эхэлж ингээд бичлэг янзлж эхэлсэн. Тэгээ хэдэн сарын дараа бараг 3-4-5 сарын юм шиг надад. 3-4 сарын дараа энийг татсан. За би жоохон бичлэгээ янзлаад. Тэгээ дараа нь ярэ. Яа брамр ятартлаа. Цаг одоо 11:50 болчихлоо. Занзалсаар байгаад 1 цаг 45 минут болчихлоо. 2 цаг 30 минут байсан. Тэгээ би 1 цаг 45 минут болчихлоо. Одоо нүрээ цэвэрлээд унтцгаа идэхгүй бол би хөл мөлтөр яг тасарлаа. Хөвдөж. Антмаар наар урч. Би ингээд наар хурж яхад ингээд унтахгүй бол хаяа ингээд шүн ингээд унтаж чаддаггүй. Тийм болохоор одоо наар хурж байгаа үедээ сайн унтахгүй бол хамгийн сүүлд нэг амар сонир комент ирсэн байсан. Сонин гэж ингээд жоо hate comment гэх юм уу. Надад амар ингээд гоё комент ирж байгаа л да ингээд та нар надад бүр амар гоёор ханддаг. Тэрэнд би амар их баярлж байгаа. Надад нэг тэгэж hate comment-ууд нэг ирээд байдгүй. Тэгээ ирэх болгоно ингээд та нар ингээд намайг надад дуртай надаа ингээд намайг үздэг хүмүүс ингээд өмөрөд комментууд бичээд би нэг ингээд тэднийг ингээд хариулах шалтгаангүй байдаг. Та нар ингээд миний өмнөөс бараг ингээд хэрэглээд байдаг. Тэгээд энэ би амар баярлалаа. Окей, тэрэнд баярлалгүй л дээ. Ингээд муухай юмуд байгаад зүгээр юу хүн бэ бас түмний нүдэн дээр нүүрний ботгоо шахан соёл заншил болт юм уу? Нүүрээ угааж арчаад хоол идээд байх юм. Өөр юм хийж влог хийлдэ. Яаж чад гинт юм хүн юм бэ хариулаач хин нэг. Аса ийм хүмүүсийг би ерөөсөө ингээд ойлгохгүй ингээд энэ би энэ влогийг штэ ажил дээр хийж байна. Тэгээд намайг ингээд ажиллаж байгаа гэдэг ингээд энэ влогийг үзэж байгаа хүмүүс ингээд ойлгож байгаа. Ингээд жирийн ойрломж тодорхой байгаа. Тэгээд би ингээд ажил дээр байна гэж зөндөө хэлсэн. Тэгээд влог чи ингээд өдрөөс орой хүртэл ингээд үзүүл одоо ингээд хийж байгаа юмудаа үзүүлж байгаа штэ. Би ингээд юм мэднэ. Угаасаа тодорхой. Тэгээд би юм мэдгүй бол яаж амьдрах юм. Тэгээд тэрийг ингээд үзүүлж яа болтгүй. Тэг ч юм уу ингээд за нүүрний хапуудыг ярилцах чинь тэрийг ингээд хуугаалдах ямар одоо юм жоох юм сонирн байна гэдэггүй. Ямар инээтэл коммент санагцсан ингээд инээтэй биш жоох ингээд гайхмар what the fuck юм бэ. Бэ юм хөө юм бэ гэж ингээд би ямар тэр хүний нүрдлөө ингээд за энэ бичлэгийг заавал үзгээд үзүүлсэн үү. Өөрөө миний бичлэг рүү орж ирч юм гэдэг юм хөө юм бэ гэхээр одоо юу гэсэн үг юм бэ? За би нөр аваад тэр энэ тоныг хэрэглэж байгаа. Ороод унтахтаа би энэ тосыг хэрэглэж байгаа. Би энэ тос бүр надад амар их таалагдаад байгаа. Би тийм удаа хэрэглэж үзээгүй л дээ. Гэхдээ ер нь ингээд хэрэглээд энэ өглөөс ирэнгүүт миний нүүр бүр амар гоё ингээд гоё мэдрэмж аваад. Тэгэхээр энэ тос бүр амар таалагдав. Энэ шөнэ тос. Тэгээд хамгийн сүүлд миний хэрэглэж байгаа X-Lash.
Энэ бол нүүд сормосны тус би өмнөх бичлэгэн дээр үзүүлж байсан. Энийг би ингээд сормосоо бодохгүй дээ. Ингээд түрхий хичээж байгаа. Одоо жишээ нь ингээд орой алган түрхээд тэгээ ингээд өглөөс ирээд сормосоо бодохгүй байвал түрхэн. Маргааш 5 гэж зэрэг хэвээр. Тийм бол 5 цагт байлгүй. Тийм бол сайхан амраараа маргааш уулзах нь хийцээ уулзах нь би сайн хэлж байдаггүй. Тэгээ ямар ч уулзах гэдэг л. Day 2. Санаа өглөө би 5:30 ажилласан. Тэгээ би 5:20 гэж сэрээ. Тэгээд амар стресстэй сэрэл хуцамцөл юмудаа бэлдээл тэгэл гэлсгүйгээд гараад ирсэн. Тэгээ одоо би ажиллаад өнгөж таарчаад орон доор хөвцөн байна. Миний ханаа зүгээр болохгүй. Зүгээр болохгүй арай дээр болж байгаа л доо. Тэгтээ ингээд бас ханаалаад амар цэртэй байна. Тэгээ хамгийн чадхаар ингээд цэрээ хаяхгүй бол ингээд ханаа зүгээр болохгүй юм шиг санагдаад байна. Яа, одоо шууд унтмаар байна. Би буцаад 2:15-аас ажилдаа тийм болохоор 4 цагийн завсарлагаатай. Тийм болохоор одоо унтмаар байна. Гэхдээ би бас бичлэгээ жоох янзлах хэрэгтэй. Тийм болохоор одоо 1 цаг бичлэгээ янзлах гэж бодож байна. 11-ээс ингээд манай лунч одоо онгоод өгөхгүй. Хоолны өдрийн хоол гэх юм. Тэгээ 11-ээс онгоод. Тэгээ өнөөдөр паста карбонара гаргана гэсэн. Тэгээ би паста намд дуртай. Цэрэг очиж идмээр байна. Цэрэг очиж идэх юм бол тийм их өмпөж чадахгүй юм санагдана. Яг юм хоол идэхүү, хоол идэхүү. Миний өдөр болгон боддог ингээд асуудал. Хоол идэхүү. Ямар ч сан одоо би 1 цаг 11 хүртэл ямар ч сан бичлэгээ янзлаадах юм. Тэгээ хоол идэхүү гэдэг шиг. Яа, юм мэдэх хэвчээсэн цааш шууд намайг зэцэн байна. Тэгээ одоо цаг 2 болж байна. Тэгээ 15 минут ажилладаг юм болохоор одоо жоохон бас яарсан, хоцорсон. Гаравал. Оройн ажиллаа дуусчлаа. Тэгээ одоо цаг бараг 10 болж байна. Тэгээ би маргааш 7-оос эхлэн тийм болохоор энэ одоо шүүн миний үед ингээ уурт. Тийм болохоор одоо би нэг амар гоё халуун усанд ормоор байна. Халуун усанд ороод тэгээд ус мөсөө угаагаад тэгэж амжихаар болохоор одоо гялс ихгүй болвол бус өдрүүд амжихгүй магадгүй. Ингээд арай бага шүнтэй одоо арай бага завсарлагатай шүүн байх юм бол ингээд усанд орж марж амжихгүй. Тийм болохоор одоо гялс нэг халуун усанд ороод байгаа. Тэгээ би гарч ирээ за. Яа, усанд гараад ирлээ. Усанд орох бүр амар гоё юм бэ. Амар халуун усанд орсон чи бүр амар гоё юм. За ямар ч гэсэн одоо би нүүр янзлах юм. Нүүр янзлахны дараа үсээ атахгүй болохгүй. Яг би одоо шүн наата үстэ унтаж чадахгүй. Наата үстэ унтах юм бол сайн амарч чадахгүй. Тийм болохоор заавал явж үсээ сэнсдэж чадах хэрэгтэй. Яа, би өнөөдөр бас энэ өрөөгөө янзлах хэрэгтэй. Яг гэвэл маргааш би өрөөгөө солих хэрэгтэй байхгүй. Өөрөөр л ингээд нүүх хэрэгтэй. За, явцгаая. За, барыг л хатчлаа. Жоохон хатаа үсгэнэ. Гэхдээ миний ус ингээд хатцаараа бүр ингээд арслан шүүлж байна. Би одоо гялс энэ өрөөг янзлаад байгаа юм.
За. Гуру хэл. Би гөр. Гуру 2 1 0. Одоо subscribe хийвэл түрэл comment down below. За. Тай найраарууд түрэл найраарч буудлын. Гэтэн тай эйнэ холцол зураар. Oh my god. Юу яриад байгаа юм бэ? Яа, цаг одоо бараг 12 болох гэж байна. Би энэ бичлэгийг хасараад 32 минут болголоо. Тэгээ одоо зүгээр ингээд хальт хассан байна. Тэгээ одоо дараа нь маргааш сайн үзээд тэгээд энэ дээрээсээ дуу нэмээд тэгээд ингээд марлаа амир ярьсан. Тэр ингээд ярьсан бичгнүүд ингээд бичиг хийгээд жижиг сажигнууд нь хийх хэрэгтэй. Тийм болохоор тэрээс ингээд амар цаг ингээд цаг зав шаардна. Тэгтээ би унтлаа. Би ядаж энэ шөнө ингээд 6-7 цаг хүртэл ингээд унтчмаар байна. Тэгэхгүй бол ингээд 6-аас баг 5-4 цаг ингээд өчигдрийнх шиг ингээд тэгэж унтах юм бол маргааш амар ядраад. Миний хат амар уулаад. Tehát B. Untlаа. Маргааш бэлтцгээе. Day 3. Ажлаа тарчлаа. Тэгээ одоо гал ажлаа тарчлаа. Одоо өглөө болж байна. Өглөөний ээлж ингээд тарчлаа. Цаг 10:30 болж байна. Тэгээ би гал өрөөгөө солихгүй бол одоо ингээд энэ миний байсан өрөөг одоо ингээд цэвэрлэн удахгүй. Тийм болохоор гал өрөөгөө солих хэрэгтэй. Тийм болохоор энэ хоёр хаж явах юм латгая. Бүхнүүдаа. Уг нь бол би бүхнүүдаа ингээд баглаад дууссан. Жижиг сажиг. За өрөөгөө солиё. Oh my god. Энэ өрөөч гэсэн цэвэрлээгүй байна. Тэгэхээр одоо би яах вэ? Би юмнуудаа үлдээгээд эндээс гарахгүй бол эдгээр бас энэ өрөө цэвэрлэх хэрэгтэй. Юмнуудаа хаана тавих вэ? За энэ тэр доор тавьчих. Би гэл хуцаас олж гарыг цэвэрлэхээс өмнө энд байж болохгүй. Тийм болохоор би энэ юмнуудаа үлдээчихэд хуцаас олоод тэгээ гарч хоолнд орлоо. Яа, би буцаад ороод ирлээ. Гарч юм мэдээд хүрээд ирсэн чинь одоо цаг 2 болж байна. Би 2 гэж буцаад биш 2 гэнэ 1 болж байна. Тэгсэн чинь одоо хүртэл миний өрөөг янзлааг байна. Тийм болохоор би өрөөнөөс бас дахиад гараад гадаа суух ёстой. Тийм болохоор би одоо гадаа сууж ах орондоо гяс бичлэгээ янзлж дуусгахыг хичээнэ. Тэгээд буцаад өрөөндөө орж ирэх хэрэг болцъя. За миний өрөөг цэвэрлсэн байна. Oh my god. Энэ өрөө амар гоё өрөө. Та шинэ өрөөнд ирсэн ч гоё юм. Амар удаан хүлээлээ. Цаг одоо 2 болж байна. Би нэг цаг унтаад тэгээд би буцаад 4-өөс ажилтаа. Нэг цаг унтчихъя. Яа, одоо хүртэл унтаагүй. Цаг 2 өнгөрч 2:30 болж байна. Би бичлэгээ янзлах гэж бүргүй юм болж байна. Миний компьютерний гигабайт нэг хөрөлцгөө. Тийм болохоор хэлж би ингээд бичлэгээ ингээд 2 цагаар бичлэг ингээд 30 минут болгосон шүү дээ. Тэрийг эхэлж би YouTube дээр тавьж байгаа. Тэгээд тэр бичлэгээ дахиад даунлоод хийж агаад тэгээд ингээд өмнөх бичлэгээ устгаад тэгжиж гигабайт ингээд багасахгүй болвол ингээд би цаана дуу муур болж чадахгүй. Тэг ингээд нөгөө хийдгнүүдээ хийж чадахгүй. Тийм болохоор ингээд энэ бичлэг ингээд тавигдаад тусгаад ах юм бол одоо миний шинэ жилийн бичлэг тэгээд хам бол шалтгаан юм шүү. Яа энэ энэтэй бүр зурлалцаараа баг 30 минут болчихлоо. Оройнхаа хэлжийг тарчлаа. Oh my god. Ятарч юм уу? Унтах яах энэ янзлт дуусмарах юм. Ядаад энэ бичлэгэн дээр ингээд
марлаа амар хэм яриад. Тэгээ марлагийн ингээ яриагийн би ингээ бичихгүй болвол ингээ юу хэлж байгаа юм. Тэгвэл ингээ бүх хүмүүс ойлгохгүй ч магадгүйгээд тэг марлаа амар хэм яриа. Тэгээ би бүр бичгэж буугаад бол. Тэгээ амар удаад байна. Бас 30 минут болгосон шүү дээ. Тэгээ одоо ингээд янзлаараа 8 минут дээр нь ирсэн. Гэхдээ бас ингээд би дахиад энэ бичнүүд дахиж 2 дахин харахгүй бол буруу бичсэн байж магадгүй. Тэгээд дуу муу юм шалгах хэрэгтэй. Тийм болохоор маргааш нөгөө төрөөс бичлэг орох юм шиг байна. Тэгээ өнөөдөр би нөгөө бичлэг хальт тавьсан гэдсэн шүү дээ. Ингээд зүгээр даунлоод хийх гээд тэгсэн чинь натурал амар олон хүмүүс бичээд 130 хэдэн үзсэн байсан. Ингээд би нэг хэдэн минутанд 5 минут л тавьсан. Ингээд би даунлоод хийх гээд дүр тавьсан. Тэгсэн чинь сайн хүмүүс надад бичээд бичлэг чинь устсан байна яач вэ гэдэг. Тэгээ та нараа одоо энийг үзээд ойлгох. Цаг бүр 12 болчлоо. 12 өнгөрчлөө. Би унтлаа. Нарууч. Хөлөвдөж. Сайхан маргааш болцгаая. Би дуудаа сайхан мэргэлж байна. Oh my god, цаг бүр 1 болж байна. Миний утасны цэний дуусаад тэгээ унтраад би энэ цэнэлэгчийнхаа ингээд нөө доотлын ингээд залгуурыг авсан. Тэгт ингээд доотлын хэсгийг аваад ингээд залгадаг хэсгийг. Тэгээ би цэнэлэгчийн компьютерт ингээд юу яцсан. Компьютероор уцаас нэлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь миний компьютерний юу нь маслаа. Миний утас ингээд цэнэлэгдэхгүй. Бүр сая бүр арга 30 минутын нэг засгаад. Тэгээ ингээд энд надад ингээд нэг жижигэн зүү хийцэн. Одоо бүр чихнээс унтлаа яа гоо. Day 4. Яа. Өглөө би 5:30-аас ажилтаасан шүү дээ. Тэгсэн чинь юу сэрүүлийн унтраад унтчих. Тэжлээс очих. Тэгээд ажил дээр очиод ажиллаад цэвэрлэгээ хийгээд яг тарах га цэвэрлэгээ хийжсэн чинь би ингээд доош суусан байхгүй юу. Тэгсэн чинь өмнө задарчдээ. Тэгээд Тэгээд өмнө задраад. Яа манай энэ өмнөд ингээд амар тэнэг ингээ минь над дээр ингээ яг юм бөхсөөрөө бүр амар байруу. Тэг ч юм уу ингээд хөлөөр амар уурт. Тэг ингээд гизэр сул. Тийм болохоор ингээд энэс том арьсмаар ах юм бол надад бүр амар уртаад ингээд өмнө гэж хэрэгдээд тэг ч юм уу гизэр амар томдоо тэгээд өмнө ингээд шутраад тэгсэн мэт ингээд бөхсөн дээр ингээд таарчдаг. Тэг ингээд яг одоо миний өмссөн ингээ авангууд ингээ бөхсөр жоохон бариад гизээрээ бас томдоод тэгээ бас урт. Яа. Тийм хараад одоо ингээ дутхгүй өмдөө солиулах хэвээр. Гэтэ хамгийн ихэнд би энэ бичлэгээ янзлаад өнөөдөр тавьмаар байна. Тэгэхгүй бол бүр арай л удаад байна бичлэг тавихгүй. Тийм болохоор одоо би бичлэг янзлаа. Тэгээд бас унтмаар байна. Шүн саунд чаддаг болохоор жоноор үрж байна. Наша. Ты смотрите, знаешь, когда я откладываешь? Oh my god. Болчихлоо.
Тэгээ одоо оролцсон байгаа. Тэгээ би сая ингээ эхний хэсгээ авчлаа. Өнөөдөр за одоо энэ YouTube руу оруулна. За зургийн анзлаа болчлоо. Одоо бичлэгээ тавихыг хүлээж байна. Яг ундах гэхээр нөө юу гураад байгаа юм. Усонгоц ингээд одоо ингээд бензинээс шолж байгаа гэх юм уу. Тэгээ ингээд тэрэн дуурайд амар юм. Одоо сонсож байна. Дүнгэс праймер дуурсан ч кампинг ингээд хасаасан ч дуурах болж байгаа. Сонсож байна. За одоо ингээд бичлэг тавьчлаа. Энэ цагийн дараа эмчлийн гэж дуусгая. Яа эмчлийн дээр ингээд би удаал сэрэл гэсэн юм шиг санагдав. Тэгтээ амжчихсан ажлын влог тэгээ та нар бас намайг яад бичлэг яздгийг ингээд харлаа. Тэгээ эмчлийн та нар таалагдсан бол лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Тэгээд бас зүгээр үзэж болно. Тэгээ дараагийн бичлэгэн дээр уулзъя. Баярлалаа.